Манайх ховдын булганы торгууд байлтай. Аав ээжээс 8 үлээ. Аав маань сум нэгдлийн орлогч дарга ээжээс нь ээжмэн сургуулийн багш. Бид 3 банд 5 охин гэсэн үг. Тэгээ хамгийн баг маань амраал да. Бүгдээрээ л сонсголоороо дуугаа дуулдаг байсан. Сайхан одооныхоор сайхан уран сайхан ч гэдэг. Мандлийн гитар энэ төр бүх төгжим байдаг гэсэн. Тэгээд яг хуу сургуульд байсан ганц нэг хөгжим бол яг хуу бид нар нөгөө гайгүй онц сурдаг болохоор бас нэг авах тийм гуугаад авчих тэ нэг тийм итгэлтэй ч байсан юм уу одоо. Тэгээ багшнаас агуухаар гэртээ хонуулаад хөргөж өгдөг. Тэгэл тэрийгэл л одоо дуртай хөнөл нүддэг. Мандлын аюул их тоглодог байсан юм аа. Мандлинаар уран хасын тэр хэсгийг тэгээд одоо яг миний дээдлэгчд хоёр хамт үүднийхээ амбарт гитар тоглоал нөгөө сүүн цагаан гэж суудаг байлаа шүү дээ. Тэгэл бүгдээрээ л дуулдаг л бүгд л хөгжимддэг бараг л одоо хөгжим барил бараг бүгд л бараа суучих. Онцлог манай аав ээж хоёр хөгжим тоглодог тэгсэн мөртлөө яг хөө сайхан дуулцдаг л хүмүүс зөв олоод. Тэгэхээр бас сайхан аав ээжтэй талархмаар сайхан авьяас сонсгол байсан. Багшийн сургуулийн хөгжим багш Ваашаагоос би тийм актлагдсан ятахгүй гэж аваад тэгээд утсын хотоос авчирч хийгээд яг одоо энэ амраад гардулж өгөөд өөрөө хамгийн анх зааж өгч тэвэлтэн зааж өгсөн. Тийм мэдээж манай ах заагаал ахтаа шалгуулаад Угаасаа юм айгу тогтоох таамархан зааж өгсөн юм зүгээр өдрний агаал өдрөн зааж өгчөөл ороо ихтэл сурчаал нэг чи намайг өргөл сурж өгөөж та шалгаадах гал. Янзаг гэд нэг дуу байт юм аа. Тэрийг бол хамгийн анх 2 хуваад сурч ирсэн. Эхлээд нэг 2 мөр аян сурчаад оройн дахиж 2 мөр үлдсэн 2 мөрийн заалахад. Тэгэл би бодсон л доо. Ирээсээс авьяас байгаа юм байна. Янзаг гэд одоо ч яг миний чихэнд аялагддаг. Жилийн дараа хөгжим бичгийн сургуулийн нөгөө эсэлт болсон чинь нөгөө манай хөдөгч нөгөө онгоц буудаг байжгаад нөгөө зах зээл болоод онгоц уухаа болоод унаад тэр хавралцсан. Тэгээд дүүгээ дагуулад хөгжим бичгийн эсэлтэнд орох гээд ховд аймаг руу машинаар яваад аймагаас онгоцоор нисэх гээд эсрэл эсэлтэнд дууссан. Яг юугаар явж ирсэн юм бэ те? Ямар ч зүйл захирал руу нойроо орж уулцсан чинь ямар ч боломж байхгүй. Яг л бүтээгүй гэдгийг ойлголоо л дээ нэг л эвгүүл болоод зогсож исэн чинь нэг эмхтэй багшааг ингээл коридороор ингээл өнгөрөө яваадсэн. Тэгжсэнийг энт хийгээл над руу төгч ирээл. Үгүй коридорт яг зогсоод манай багш миний гарыг үзээлээ. Яг л ятхын хуруу байна. За яах вэ миний хүчийг хүлээж би нэг ороод үцэх үү гэдэг лээ. Багш руугаа ороод ангид нөрөө шалгуулж ирсэн аа санаад байна. Минийхээ ороод ирдэл гэж юм аа. Тэгээд орсон чинь тэр хүн яг тэр ятхын наран туяа багш байж таалсан. Нүүрэн дээр захирал нь одоо надад хэлж яана л дээ. За 12 багш та одоо өөрөө хүсэж байгаа энэ хүүхдийг авсан ш. Одоо ингээд 21 хоног хичээлдээ шалгалтаа ун. Тэгээд эхний 3 байранд орж чадахгүй бол наа хүүхд чинь сургууль эсэх боломжгүй ш. Өчнөө хүүхдүүд ингээд хожигдож ирээд оруулах боломжгүй байгаа. Тэгээ би стамлж байна. Би ямар ч гэсэн энийг би өөрөө дааж авъя гэсэн юм баг хэлж. Хамгийн анх дийн наран туяа багш маань байна. Тэгээд дараа нь алтан туул багш маань байна. Хамгийн сүүлд нь соёл урлагийн сургуульд чи баасан хүүгээ зал багшаараа заалгаж сурч төгссөн. Зөв чиглүүлж өгсөн юм байна л дээ. Чаягаар бахархтай ш. Түгэж гисэн харуул. Манай найз нар бүгдээрээ мэдтгэлтэй намайг ч гэсэн мэдтгэлтэй нэгэл бараг л аав нь л гэж хэлтгэлтэй угаас. Тэрийг маань бас ингээ хөгжүүлж намайг хөгжмийн сургууль оруулж өгсөн. Тэгснээр одоо миний энэ амьдралын одоо хамгийн гол утга учир бас одоо энэ зам маань нэгдэж
мэрэгчлээ сайхан эзэмшээд энүүгээрээ хоолоо олж идэж जैन тий өшгөө сайхан зүгээр нэг тоглоод явах биш ийм сайхан одоо урлагаа сурталчлаад хамтлагаараа дамжуулаа тий явж байгаадаа миний хувьд бол үнэхээр одоо сэтгэл бахтам сайхан байдаг.